сүүлийн үед нэг юм галзуурлал явж байна л да. Ерөөсөө эдийн засгийг мэдлэг боловсрол дээр тулгуурласан мэрэгжлийн төвшөнд энэ улс орныг удирдан жолоодож авч явах уу? Зүгээр сэтгэлийн хөөрлөөр хэн дуртай амаараа хоосон ярьж удирдах авч явах уу гэдэг асуудал. Одоо би ингээ анзаарж байна л да. Ерөөсөө боловсралгүй байх нь бараг ном уншдаггүй байх нь илүү одоо их гой сайхан байх юм байна л да. Тийм тэнийг ярва байх юм бол тийм хүн бол агуу хүн болж хувирах гэж байна шүү дээ. Энэ дэлхийн түүхэнд байхгүй тийм парадокс явж байгаа байхгүй. Энэ ертөнцийн дээр. Тэ бидний аав ээж чинь бид нарыг бүгдийг сургууль сургаж ийсэн. Одоо энэ янзаараа бол ер нь энэ дунд сургуулиудаа бүгдийг татан болгочих юм байна л да. Тэгэл сайхан бүгдээрээ ёстой Чингисийн Монгол, Гүндүүгийн Монгол гэд одоо нэг юм яс угсаа ярьсан хэдэн хүн энэ тал дээр үлдэх нь байна л да. Гэтэл энэ дэлхийн мань өөрөө бүгдээрээ хамтарч амьдрээ, хамтарч ажиллая гэж явж шít. Тэ. Тэгэхээр энэс бид нар татгалзах болж байна. Тийм учраас биднэрт их олон гол асуудал бол ерөөсөө энэ хувь хүний ёс суртахууны асуудал, хариуцлагын асуудал байхгүй юу? Одоо өнөөдрийн хүмүүсийг хараад байхад өнөөдрийн хүмүүс нэг сэтгэл зүрх бас хүн чинь өөрийгөө би хэн бэ? Би юу чадах вэ? Би ямар чадамжтай байлаа? Ямар мэрэгжил боловсралтай байлаа? Ерөөс энийг тоохолцсон. Тэг. Нэг хэцүү юм бэ. Үнэхээр ном уншдаггүй, мэрэгжил боловсралгүй хүнтэй хариуцлагын тухай яриад нэмэр байхгүй шүү дээ. Тэр хүнд тийм сэтгэхүй, тийм ёс суртахуун суугаагүй юм чинь тэр хүнтэй юм яриад яатыг. Тэ мэ? Тэгж болохгүй шүү дээ. Би санаж нөгөө Ганбаатар нэг телевизээр гараад иглэр тийм би нэг хулхны диплом аваад нэгийг төгсгөө чадаагүй, нөгөөдхийн төгсгөө чадаагүй. Тэгээ би болгож байгаа диплом авчихсан гэж байгаа. Би Ганбаатарын оронд байсан бол жишээ нь сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байсан. Зүгээр энэ миний мораль. Би ёс суртахуунаа бодож штэ. Тэ. Би өөрөөсөө ичнэ. Одоо хүмүүс өөрөөсөөс ичхүү хэлсэн бил. Би хэлээд штэ. Ер нь хувь хүний төлөвшөлттэй их холбоотой. Ямар ч хууль гаргаж болно, ямар ч бүтэц хийж болно, ямар ч хүнийг тавьж болно. Тэр хүний нэгдүгээр ээлжинд хувийн мэдлэг боловсрал. Ер нь бол ингээд амьдрал дээр харахад ер нь та нар ингээ амьдрал дээр хардаа мэдлэг боловсралтай хүн, ном уншдаг хүн арай илүү хүний хувь төлөвшөлттэй байдаг шүү дээ. Тэ. Мэдлэг боловсрал ном уншаагүй хүмүүс бол ямар ч нөхцөлд адаа дутагдал сахилга талддаг юун дээр ч. Тийм учраас би одоо энэ нэг ерөнхийлөгчийн сонгуул гээд нэг боо юм болоод байна шүү дээ. Галт ингээд харж байхад ер нь ном уншаагүй бол ёстой баатар мундаг гоё. Гэхдээ тийм юм ярихгүй бүр энэ гадаадынхан тэрийг харж сонсцоход ямар сони юм бэ гэж гайхаад байна шүү дээ. Тэгээ тэргээрээ бүр үнсний бахархал болгож яриад байгаа юм чинь. Тийм биз? Тийм учраас тэгж болохгүй хаа. Тийм учраас энэ хариуцлага алдсан хүмүүстэйгээ хариуцлага тооцох хэрэгтэй байна.